За амралтын өдрийн мэндээ. За манайхан жоохон суглаадах тий. Дандаа л халдсан толгойтой байдаг учраас малгай өмсцээ. Та нартай бас нэг жоохон арай өөрөөр харагдах гэж байгаа байхгүй юу? Амхандаа жоохон өөрөөр харагдах гэдэг. Аяллахаа малгайг өмсчихсэн сууж байгаа. Төвшөнд өгс хариуна. Чулуунбат туламдарч да манайхан мэдээ ороод ирээ Орхонбаатар. Дэлгэрмаа төгсөө Эрдэнэ төгс. За тэгээ өнөөдрийн лайвын сэдвийг манайхан санал болгоорой. Яг го би юу орё гэж удаад даалд ертөнц өвдөж чадлын тухай орё гэдгсэн. Бас зарим усуд сонирхолгүй байж болно. Өөр сэдвээр ярьж бас болно шүү дээ. Тэгэхээр өөр сэдв манайхан санал болгож болно. Өөр ямар сэдвээр ормоор байна? Юуны тухай сонсмоор байна? Надад ямар юм яриулмаар байна? Гурван сайхан найз минь сайн уу? Эртний анд минь явж байна да. Уг нь би энэ энергийн тухай ярих гэж бодож байсан. Энерги. Хүний бие энерги. Энергийн зохицолгоо. Болор цэцгээ. Анх хоёр амарсанаа. За манайхан лайвын сэдв санал болгоорой. Лайвын сэдв. Дээрээс нь бас одоо над дээр энэ мартагцсан үнэн гэдэг энэ номноос маань нэлээ үлдсэн байгаа. Энэ хамгийн сүүлийн хэвлэлээ. Нэлээд зузаан л да. Нөгөө нэг хоёр ном маань бол нэлээд цөөрцсөн. Ажил дээр л нэг хэд байгаа бах. Тэгээд ер нь ихэнх нь бас зарагдаад бэлэг мэлгэнд хүн амьтанд өгөөж яасан. Одоо энэ мартагцсан үнийг захиадаад хөргөлтөөр авах сонирхолтой усуд бол авч болно шүү. Мартагцсан үн нь над дээр нэлээд хэд байгаа. Энэ ном маань байгаа гэж. Энэ миний хамгийн сүүл гаргасан ном юм. Энэ дээр миний сүулт бичсэн нэлээд их шүлгнүүд байгаа. Тэгтээ сүүл дээр 20 оны ном байгаа байхгүй юу? 20 онд одоо энэ үжтэй. Энэ 2020 онд гарсан ном байгаа да. Энэ дээр нэг 3 дахь хэвлэл хийгдсэн.
Энэ ч өөрөлдөнд хизээ орсон юм бэ. Сэлэн күрээс гээд хэвлэлийн газраа хэвлүүлж исэн юм байна. Тэгээ манайхан энэ миний ном одоо эдэрч ахиж хэвлэгдэхгүй шүү дээ. Ахиж хэвлэгдэхгүй учраас миний номноос бас мартагдсан үннээс пэйжийн чат руу бичээд хуучин үнээр л байгаа 20,000-аар. Энэ чинь 2020 онд 20,000-аар би яаж ийсэн яг тэр үнээр нь л 20,000-аар нь л яана. Тэгээ нэмэгдсэн үн мөн байхгүй. Одоо ном их замбрааг үнэтэй болсон байл. Тэрийг бодвол энэ миний энэ номноос авъя, өөр дээрээ байлгая гэж бодож байвал захиалаад авч болно гэж. Өстэй басад амар бичдэг байсан биш. Одоо ер нь нэг сайн бичгээ болж тий. Амьдрал минь би чамд гомдохгүй. Азгүй явсан гэж бас өчрөхгүй. Аавын хүү, ээжийн охтыг буруутгахгүй. Ард түмэн гэсэн эгэл төмнийг ч яллахгүй. Ард минь хоцорсон цаг хугацааг алсад одсон аавынхаа хайрыг авсандаа нойрсох хэн нэгнийг зүхгүй хараахгүй. Би зүгээр л уучлж сурч байгаа гэж. Уучлж сурч байгаа. Зөнгөөр нөрхөж зөв бүрүүдийн зөөлөн хатуу ялгаж зүрсэн тулсныг санаж хохирсон, хожсон, хожимдсан, төрүүлсэн, хонцголсон, үнссэн, хайрлсан, харгилсан бүхнийг хайж сурч байгаа. Яг л ганц хүний амьдрал яд зэмлэл хараад ерөөлөөр дүүрэн л өнгөрлөө. Ялалт сүрэл нулимс цусаар ээлждэн урслаа. Алдаа оноо авсүлгүй амраг дайсан алх сүхний завсар шүүгдэж үлдлээ. Одоо ядарч байна да. Энэ хоосон дурсамжнаас одоо залхаж байна. Энэ хүйтэн бодлуудаас. Уучиж байна бүгдийг, уужирч байна зүрх сэтгэл минь. Сорж байсан хүний зөв араншин, согтож байсан хүүршиг хурамж аргал, солиорч байсан хайрын хямдхан дэваажин, сормоос норгож байсан хагцдыг үхмээр шийдвэр үхлийг мартмаар байна. Маргааш дахиж бодмооргүй байна. Туулсан амьдрал минь, төвлөдөж ядарсан тарих минь, тунж үлдсэн итгэл минь, төнөж ирхэлсэн охид минь аавны ядарч байна. Агуу амьдралын сүлдэрт энэ хүмүүний тавилан арчлах тэр өдрийг тайван ухтмаар байна. Хастах тэртээ жилүүдийн нарт олон өдрийг амьсгал тайван ухтах хүсэл надад үлджээ. Түмний хар хил амнаас төрийн элдэв шийдвэр зарилгаас төмөр замын чимээнээс тамланд хитэрсэн орлооноос бодгон хитэрсэн огтоос бузар нь багтсан баячуудаас булайн мартагдсан дарга нар буйн нь хараалгацсан хүмүүнээс зовлон зохиол болсон, зодуур нь магтаал болсон, зөрчлөн шагнал болсон, зөвлөлт нь хуйлдаан болсон, салсан над үзэгдэж салтаацсан наз болж, сольсон шов болсон, солиорсон од болсон энэ нийгмээс, энэ амьдралаас залхаж байна. Өглөө болгон хүмүүс харж байгаа гэсэн бодлоос, өдөр бүр нийгэм шүүж байгаа гэсэн үзлээс, орой бүр орондоо хэвдэх хуваараас, очоод узах хэн нэгний шаардлагаас залхаж байна. Хүний орчлон хэцүү юм аа. Хүмүүсийн хорвоод авчгүй юм. Өлөнгийн хотын тамаас өндрийн бетонын ширэнгээс өтсөн гин олон хүмүүсийн авираас өрсөлтөй ёрын өдрүүдээс салхаж байна. Зайлаа замаа тавиад зайгаа аваад зүгээ буруулаад тонилмоор байна. Таг алга болмоор байна. Би бүгдийг үүчилж би бүхнээс салхаж байна. Шамтарч байна новшийн амьдрал нохон энэ тавилан. Ингэж бичиж одоо энэ юун дээр ер нь та бүхний олж уншаагүй маш олон шүлгэнүүд байгаа шүү дээ. Зүгээр нь ганц хоёр хүн хуучин мартагдсан ганцтай шүлгэнүүдийг л пэйж рүү шийдэж оруулж байгаа гэхээс энэ ч одоо хэдэн утастай вэ? 293 утастай шүү дээ. 293 хуудас 10 өргөө.
Ийм олон шүлэг байгаа шүү дээ. Та бүхэн олонхийн огт уншаагүй хараагүй. Жишээ саяны шүлгийг та нар мэдэхгүй шүү дээ. Би салхаж байна гэдэг шүлгийг. За Саран одоогийн залуусын дунд архитект их байна. Архинаас гарсан тухайгаа ярьж өгөөч. Сайхан сэдв байна. За Сарагийнхаа юуг? Сарагийнхаа сэдвийг авлаа. Архинаас бол ер нь юу гэдэг нэг архийг кодлоод ч юм уу те. Эсвэл одоо тэр цуглаан дээр очиод ч юм уу. Эсвэл одоо юу гэдгийг энэ хар хорхой, тонгойдог хорхой, морхой, гахаан сүү одоо энэ ч архинаас гарах гэж 80 юм байна шүү дээ. Гуулганы хөлчгий. Түмэн арга байна шүү дээ. Тамины. Ер нь одоо энэ архинаас хүнийг ямар нэгэн байдлаар хүчээр гаргана гэж ер нь байхгүй болов гэж боддог. Хүчээр гаргана гэж. Одоо хэн нэг шийдтэн архинаас гаргана гэж. Хүмүүс одоо энэ тэн тэгээд архинаас гарна гэдэг яах вэ? Тэгээд нэг арга нь мухарцсан усуудын дарга байх л да. Тэгээд энэ тэнд очиод мөнгө төгрөг үрээл барайл одоо энэ Оросын нэг нөхөр архинаас гаргана коддаг гэдэг одоо манай Монголд ирээ баяжиж шít. Үнэхээр баяжиж байгаа. Тэр Сафорогийн тэнд байдаг коддаг нөхөр бол за ер нь тэр кодлуулаад гарсан хүн бол түн цөөхөн. За энэ буцаад орсон усууд нь бол ихэнх нь тэр бол зүгээр Монголын энэ нийгмийн энэ бузар булаа дээр дөрөөлж баяжж байгаа юм байхгүй. Монголын нийгэмд байж байгаа энэ архитект энэ гастад зовлон дээр дөрөөлж баяжж байгаа Орос хүн шүү дээ. Тэгэхээр одоо энэ архинаас гарна гэдэг зүйл за зарим нь спираль тавьж байгаа. Спираль тавьж байгаа, албадан эмчилгээ явж байна. 80 юмдаг. Энэ архинаас гарна гэдэг бол нэгэн төрлийн нүглийн төлбөрийн болоо даа гэж би боддгийг. Нэгэн төрлийн нүглийн төлбөр. Хүн ер нь зовоод архи уудаг. Би өөрөө энэ зовлонт амьдрал дотроо бас архи ууж явсан. Тэгтээ зүгээр архи тэр юу гэдгийг сэтгэлийн ямар нэгэн шаналл ч юм уу асуудал бэрхшээл тэрийг архиар тайлна гэдэг нь зүгээр шалтгаан. Би өөрөө ууж явсан хүний хувьд та бүхэнд хэлье. Одоо юу гэдгийг ихнэрээсээ салах ч юм уу, ажлаасаа гарах ч юм уу те. Одоо өөр юу гэдгийг нэг азгуу хэцүү юм аав ээж ч юм уу, хайн шин ч юм уу, хүж өргөдөг ч юм уу те. Янз янзын асуудал хүний амьдралд энэ тохиолдог зовлонг далимдуулж архи уун гэдэг бол ер нь бол зүгээр шалтгаан. Зүгээр шалтгаан. Архи уух нэгэн төрлийн сэдв. Ер нь хүн архийг дуртадаа л уудаг. Ууж исэн хүний үг шүү. Хүмүүс ингээд архи уудаг усууд янз янзын юм ярьдгийг хаста нэрээ тийм байна, юм байна, хэцүү байна, тэгсэн ингэсэн идэг. Үүндээ бол архи уух бол хүн дуртадаа л уудаг. Дуртай болоод уудаг. Одоо энэ олон Сапорогийн ч юм уу одоо манайд нэгдүгээр орлого зөндөө шүү дээ. Хотын одоо энэ газар сайгүй л архичд байгаа. Гэр оруулаарч байгаа, байшин оруулаарч байгаа. Энэ заавал гэр орол байдаг асуудал биш. Тэнд байж байгаа архи ууж байгаа улсуудад бүгдээрээ зүгээр архи уух дуртай л байгаа. Архи яг нь төр зүрийн амьдралын энэ бодит амьдралын энэ хар барааныг төр зүр мартуулдаг. Зориггүй зоригтой болдог, ичимхий хүн завхаа болдог. Юу гэдгийг ярьдаггүй хүн ярьдаг. Сандаггүй хүн сандаг нэг тийм одоо юу тархинд жоохон ачаалал өгдөг тийм л зүйл. Хоромхон зур. Ухаантай жоохон ингээд өөрийнхөө амьдралыг эргэцүүлж боддог хүн бол архийг бол өөрөө гарна. Би бол өөрөө л гарсан. Тэгтээ бүр яста саран гэрээ сайдын хилдгээр уланд хэвдэж ижил гарч ирсэн. Уулныг болж ил. Яста юучгүй болж ижил. Мэдгүй зарим усуд бүр юучгүй болоод сүүл дээр бүр үхдэг юм билээ. Орон байраа зараад эхнэр хүүхдээсээ салаад
Одоо энэ эмгтэй арх ууж байгаа усч зөндөө байна. Тэгээд өстой амьдрал байдгаа хувц сунаргүй нэр төргүй очоод үүдийн тогшоод орох айл амтанггүй найс нөхөдгүй хамаатан садан аав ээжгүй бүртээ юучгүй шалдан болоо сүүл дээрээ үхлийн хаалга татдсан байлээ. Би арай тэр дээр тулаагүй. Арай тэрэндээ тулаагүй л дээ. Тэгтэл ер нь бол яг л нэг юмыг ойлгодгоо залуу насны нэг юм байгаа. Залууч гэжтэй тэр чинь бас л 30 хэд настай шүү дээ. Гэр бүлийн асуудлаас болоод тэгээд хэрүүл уруул уур бухимдал зодоонуудын тэгээд хадмын талын ойлголцолгүй байдал би одоо энэ өөрийнхөө октодын ээжигч тэр хуучин хадмуудааш тэр буруудахгүй. Хуучин бурууддаг байж саяны миний нөгөө шүлгэн дээр байгаа штэ. Би олон юм гууч сурж байгаа гэж. Ягаад ч юм санамсаргүйгээр номны нэг шүлэг нээж гэлээ. Би ер нь өөрөө шүлэг унштай их муу байхгүй юу. Тийм учраас та бүхэн жоох ойлгомжгүй унссан баг. Та нар өөрсдөө аваад уншвал. Тэгээд ер нь бол би олон юмнуудыг ууч сурж байгаа. Хуучин чинь би октодынхаа ээжийг их зүхэж хараадаг байлаа. Их буруутгадаг байлаа. Жоох бас надтай амьдарч байгаад бас хэцүү байсан баг. Бид тэр хэцүүг нь мэдэхгүй шүү дээ. Тэгээ бас нэг аритаар суугаад амтан өмтөд нийлдэг байсан. Тэгээд манай октодын ээж гадуур их уудаг. Би гэртээ уудаг. Хамтдаа уудаггүй. Тийм байла. Зарим айлын авгаа нөхрөд чинь хондоо тулгаад ууж идэг юм билэ. Хаа очиж харин манай амьдрал тийм юм байгаагүй. Тэр гадуур хоноо дүнжүүд хүмүүстэй уугаа явчихдаг. Би гэртээ ганцаараа уугаад үлддэг. Тийм байсан. Тэгээс үлдрээ хоёр тишээ болсон доо. Хоёр тишээ болоод ер нь бол нэг жил хэртээ. Ингээд баг одоо сэтгэлийн тэнхээгүй л байж. Сэтгэлийн тэнхээгөө тэгээд хүсэл сонирхолгүй ингээд нэг хүнээс салангууд амьдрал нурцсан юм шиг л бодчихсон. Одоо би ихт арай томоор боддог болж альва нэг юмыг арай томоор нэг хүнээс болж амьдрал сүрдэг юм а гэдгийг ойлгодог болж. Тухайн үед л одоо тэгээд нэг эмэгтэй хүнээс салаад тэгэл амьдрал дууссан юм шиг л боддог. Одоо олон улсууд гэж бодож байгаа шүү дээ. Хайртай дотнож байсан ч юм уу, юудыг хүүхдийн ээж ааваас ч юм уу, аль нэг хүнээс салчихлаар энэ амьдрал сүрцэн юм шиг үгүй. Арай нэг удаа амьдраад, арай нэг их юм үзээд ирэнгүүт амьдрал ерөөсөө ганц хүний авир ашин дээр тогтдгоо юм байна гэж. Ганц хүний авир ашин дээр тогтдгоо. Амьдрал юу их вэ? Хүн их байгаа. Хүнээр дүүрэн. Тэгээд тухайн үед бол би тэгээд миний амьдрал сүрчглээ гэж бодсон. Гэрээсээ гарахаа байсан, ажил төрөлж хийгээж байсан. Ажил төрөлж хөөцөлдөхгүй цаашдаа яаж амьдрах вэ тухайгааж бодхоо байсан. Өсвөл тэр бүр ингээд ууж идээд байхлаар хувц сунараас солихоо үлчдэг юм л шүү дээ. Хувц сунараас солихгүй. Тэгээ бүр одоо цагаандаа гарна гэдэг шиг. Тийм болсон. Тэгээ гэртээ ганцаар босчихсон шүү дээ. Манай хоёр охин ээжигээ дагаад явцсан. Дарахчгүй дээ. Аавтайгаа байжснаас ээжтэйгээ байсан хамаагүй дээр шүү дээ. Адаглаад ээж нь нэг уудаж гисэн бас нэг эмэгтэй хүн юм чинь бас нэг хооллож ундлаад бас ажил хийчихсэн хүн чинь бас нэг мөнгө төгрөгтэй намаагууд бас амьдралтай шүү дээ. Би ч одоо ажилчгүй юучгүй. Тэгээ би тэрч ерөөсөө таардаггүйсэн. Амар сонио. Би одоо хүнтэй бас нэг хэл амаа ойлголцож чаддаг хүндээ. Бас нэг ганц хүнтэй л ерөөсөө тэр октодынхаа ээжтэй л ерөөсөө таардаггүй. Ерөөсөө юу ч таардаггүй. Айгуу сонио. Хэл ам хүсэл сонирхол мөрөөдөл зүгээр нэг энгийн ч ярьж чаддаггүй тийм байсан. Годоос та харшчил гэж одоо тэр хэлтгэл юм багтал гэж гэмээр. Би одоо сүлдө бодсон шүү дээ. Одоо харшмар гэдэг одоо үнэн байд юм болоо та гэж. Би тэр 6 дээр бол харш зилтэй усуудалтай. Гэтэ би бол тэр 6 мураа тоодог байсан. Залуу наснд өгсөн 6 юу юм уу юм гэдэг. Гэтэ сүүл дээр одоо арга мухардаад ирсэн чинь 6-ын үнэн чим шиг болж байгаа байхгүй. Яг одоо бид тэр хоёр хүн хоорондоо таардаггүй байсан. Гэхдээ аль аль нь муу хүмүүс биш л дээ.
Зүгээр яг таардаггүй тийм усуд байдаг юм билээ. Би одоо октодынхаа ээжийг тийм муухан гэж хэлэхгүй. Одоо манай баг охинтой цуг амьдарч байгаа. Ажил төрд нь амжилттай байгаа. Ажлаа хийгээд сайхан амьдрал явж байгаа. Манай баг охин ч гэсэн ээжтэйгээ зүг сайханд байгаа. Том охин маань хүнтэй суугаад тустай гарцсан. Одоо тэгээд эн чинь хоёр тишгээ болоод 10 жил болж тээ. Хуучин амьдралаас холдоод би одоо 10 жил болж. 10 жилийн өмнөх ууж идэж явсан тухайгаа л ярьж байгаа шүү дээ. Тэгээд гэртээ ганцаараа ястай тэнэгтэж өгсөө. Би миний нэг онцлог нь хүмүүстэй нэг ууддаг. Юу гэдэг вэ? Монголчуудын нэг үг гэдэг шүү дээ. Нэг цагаандаа гарсан аригч чинь ганцаараа уудаг гэж. Ганцаараа уудаг аригч. Тэгсэн мөртлөө сонио. Цагаан арих уудаг. Пив уудаг. Ягаад ч цагаан арих нэг айхтар ууч чаддаг. Пив уудаг. Тийм байл. Тэр нэг хоол ундгүй зөвхөн пиваар ингээд яваад байсан чинь сүүл дээр ингээд сүлдсээр толгоогоо даахаа болоод. Тэгэл эмдэгт хүргэгдсэн дээ. Гүн хордлогонд ороод. Тэгээ бүр ингээд ёстой цагаандаа гарсан дөө. Үхий гэж бодд юм бил шүү дээ. Тэгээ үхэл их тийм амархан юм шиг санагдд юм бил. Ямар ч амьдрах сонирхолгүй, ямар ч хүнтэй уулзмааргүй, хашаа хашаага дотоорс нь төгжчихэл. Тэгээд нэг хөрөгчөнд байсан ясаа нохоор бас нохоогоо алчихгүй гэж бодод байна. Бас хөрөгчөнд байсан ясаа нохоор явах шийдэж өгöd. Тэгэл эмбэгт очиод эсэхэ амьдруулахад ороод би бүр гар үсгэж зурч чадахгүй салганаад өгч ийсэн шүү дээ. Гүн хордлогонд орцсон. Тэгээд имчилгээ хийлгүүлээд арай гэж нэг сэхэл. Тэгээд эмнэлгээс гарснаас хойш би өөртөө тусаж арих үгаагүй шүү дээ. Ерөөсө болиё гэж бодсон. Эмнэлэг твж байгаа тэрний 7 хоног. За нэг 10-аад хонсон уу? За нэг 10-аад л хонсон бах эмнэлэгт. Тэгж явахдаа би нэг ганцаараа нэг тасагт байсан. Нэг хувийн эмнэлэгт. Булган халуун гэдэг. Одоо би нэрийг сайн санаж байна. Булган халуун гэдэг. Ягаад ч юм тэр хавар цаг. Тэр чи хаврын цаг шүү дээ. Үдээд юм уу да? Тэгээ тэр эмнэлэг хувийн эмнэлэг өвчтөн багтай. Тэгээ би нэг тасад ганцаар айтчихсан. Тэгээд нэг одоо хордлогонд орцсон, архаг ядаргаанд орцсон, хөл гар салгандаг. Тэгээд нойргүй урчсан. Тийм биш. Айгу бид оройтцсан. Тэр үедээ тэгээд эсэн зүйлийг юм бодсон. Бодоод одоо би яах вэ? Одоо гараа дахиад уух уу? Эсвэл болох уу? Одоо ингээд дандаа ингээд шаналалах уу? Би дүүрсэн, би өнгөрсөн, миний амьдрал сүрсэн гэж дандаа бодоол ах. Тэр тухайгаа бодож байгаа 10 хоног. Тэр надад тэр гүн хордлогонд орж тэр ёстой нэг уланд хэвтэж нохоо гिचи шиг болсон тэр үе маань надад миний амьдралын хамгийн том өөрчлөлт болсон. Юу н хүн бол ер нь юмны ёроол дээр очиж жижиг ухаард юм билээ дээ. Наан нь ээж нь чүглээд эцэг ихэнх зандраад ах トゥ нар зодод нүдээд хөдөлж явж яаж имчилгээ хийгээд хүн ер нь жоохон тэнхлүүн жоохон сэхлүүн багтай энэ архиас гардаг юм билээ. Хүн ер нь хүнийг нэг хин нэгэн хүн өрөвдөөлөөл гардаг юм билээ. Та нар аливаа нэг хүнийг архиас гаргая гэж бодвол өрөвдөхгүй байх хэрэгтэй. Надад лав эргэн тойронд ууж идэж явж байгаад хинч байгаагүй. Намайг өрөвдөх хүн байгаагүй. Ганцаараа байсан юм чи. Тэгээд ярилцагч хүн байхгүй надад өглөө уусгаад уртад нэг төвхөн тавиад эсвэл бантан байраа зогсож идэг хүн байхгүй учраас нав сунж байгаа юм да. Тэгээд тэр 10 хоногт би нэлийн юм бодсон юм да. За одоо ингээд нэг өрөвдлийн царай гаргаад үхийдээ гээд одоо би үхлээ гэж яах юм? Өөртөө хатуу онцсон. Одоо ой сөрөнжөө очи одоо үхлээ гэж яах юм? Айгуулаа чамааг аваачаад болчих мөнгөтэй хүн ч олдохгүй шүү. За яг хуу ээж дүү ах トゥ хамаатан саданчны тааран цаас яаж байгаа тэгээд энэ хойдлын талан давхар тавиачаа болчих юм биз. Гэхдээ чиний тухай ярьдаг ч хүн байхгүй. Чи ямар гавьяа байгуулсан ч биш их орныгоо төлөө амиа өргөцсөн ч биш. Архины цагаан солиод тусч байгаа л үгчгсэн. Ямар ч нэр хүндгүй, ямар ч гавьяа шагналгүй диви хоосон амьдраад эцсийн эцэд нэг хүүхнээс салаал биз.
нэг амьдрал дуусаад үгүй энэ амьдрал ч угаасаа нэг тийм хүн хорогдохоор юу гэдгийг хормоноос нь зуурхаа тийм сайхан амьдрал байсан юм уу? Би ч өөрөө өөртөө амар ярьсан шүү дээ. Би одоо ч өөртөө ярьдаг шүү дээ. Зарим ус газар солиот юм шиг сонсож магадгүй. Гэтэ өөртөө ярьсан дээр үйдэг. Энэ өөртөө жоохон хатуу антархтай. Би бол өөртөө тэгсэн. Гоо чи яас гэж ярих угаадсан. Гоо нэг тийм хүн хорогдохоор гоо одоо ядаглаа танаа тэр их чиний тэр хаяаж явсан хүүхэн чи чам тийм их хайртай. Эсвэл салдахгүй хагцахгүй насан туршийн нандин энэ төр гэж исэн юм уу? Гоо чамаа тоодгүй л байсан шүү дээ. Чамаа тоодгүй учраас гадуур ингээд хүн амтантай нийлээд арихтар суугаад хонж өнзөл явдаг. Чамаа нохоошгод хайдаг байсан шүү дээ. Чи олон жил олон сар өдрүүдэд чамаа ганц 2 өдөр ч биш хэдэн сараар нь өлдөн зэлмүү хоолтой хоолгуул явж ирсэн шүү дээ. Хувцс чи хэрэгтэй л биш тохоо. Хувцсыг чинь барьж аваад базаад угаачдаггүй л байсан. Гэхдээ чи юунд нь тийш галтлаад байгаа юм. Өөрөөсөө тэгдэг байсан. Гэхдээ тийм гоё амьдрал байсан юм уу? Харин ч одоо баярлаач. Тэр үед одоо надад ч жинхэнэ дээд тэнгэрл ухаан өгсөн баг. Би тэгж боддгийг. Яста миний нэг үг дээдс ч юм уу намайг одоо хамгаалж явдаг сахиус тэнгэрэнч байдаг юм уу? Тэр л надад ухаар л өгсөн баг. Надад юусэн ийм бодгоцсохгүй чи яах гэж ингэж байгаа. Гэхдээ чамд уулын чадыг уу чадах юмуд байж тийч урж чадна бичиж чадна. Би харин барайчаа мэддэггүй байсан. Тэр үчи би барайчаа мэддэггүй байсан шүү дээ. Чамд одоо гараад хийгвэл хадгалаад чи нэг цемент зураад хан шавар нийлээ зогсууж чадна шүү дээ чи. Хиний араас харамсаад байгаа. Хүн чамайг хайчаад хахад хүнд гологдчиход навшин амтан болчоод би өөрөө гэдгсэн. Тэнгүү чи хүн чин дотроос ингээд хоёрын байгаа байхгүй. Миний дотор чөтгөр бурхан хоёр байгаа байхгүй. Чөтгөр бурхан хоёр. Нөгөө бурхан нь болох тэр өрөвдөд байгаа байхгүй намайг. Бурхан нь хөөргөдөө эн чинь бас нэг амьдрал алдаж яваастай эр хүн штэ хөрх юм өрхийг л. Нөгөө юм хоёр төөлт байгаа байхгүй. Сэтгэл дотор хоёр хүн. Яста нэрээ бас л хүний амьдралын зовлон тууллаа штэ. Хөрхийн амьтаа одоо ядарлаа штэ. Ахтуу аматсадан аав ээж нь хайчихсан. Энэ нэг хөрхий бас нэг бас л ингээд амьдралынхаа ихэнхийг бас ингээд азгуу туулчихсан. Энэ муу амт эдэргээл нэг дотортол бас нэг юм байгаа байхгүй. Нөгөө талд нь чөтгөр байж байгаа байхгүй. Чөтгөр надад туссан шүү дээ ясан дээр. Чөтгөр нь тэгж байгаа. Хогч шүү дээ. Надад гэж хогч шүү дээ. Чи одоо яасан гэдэг байгаа. Надад бурхан тустаагүй шүү дээ. Надад чөтгөр туссан. Тэгвэл юм болий. Тамхиж болий гэснээр бас за тамхиа үлдээ гэж байгаа байхгүй. Соёлын бол чадахгүй байхгүй. За тамхиа үлдээ тэ. Архиал болий. Тэгээ миний нэг юм юу гэдгийг хүн болгонд нэг байдгүй нэг зан чанар. Тэгтээ яг зарим усуд байгаа бахал та. Би нэг шийдсэн бол тэрнийг ард гардаг. Ер нь нэг альва нэг имийг шийдсэн бол ард нь гарч иж санаа амардаг тийм зан чанартай. Ажил байсан ч тэр харилцаа байсан ч тэр юу ч байсан ялгаа байхгүй. Одоо шүлэг байсан ч тэр ном байсан ч тэр зураг байсан ч зураг дуусчиж ард нь гар ном байсан бол бичиж дуусчиж дандаа ингээд юмны эцсийг үздэг тийм зантай байхгүй би өөрөө альва нэг юмны эцсийг босон ч болоогүй ч эцсийг үздэг. Ийм зан чанар маань надад хэрэг болсон. Архинаас гарна гэсэн бол гарсан. Оо тэгсэн чинь намайг өстой архинаас гарсан чинь манай тэр жалганыхан одоо манай тэр гэр ороолох нэг жалганыхан л гэж байгаа юм. Гэхдээ нэг жалган л байгаа айд тийм чинь. Намайг ч зүсэн зүйлээр хэлсэн шүү дээ. Өмнө новши арх чинь чи эзэн юм байсан юм эсэ. Сайхан чи өгшөө нэг 100 грамм байна үхлээ гэж шартлаа үхлээ тэглээ гэлээ явж исэн биз дээ. Өмнө алрамын чи хөөш. Оо энэ одоо бүр тодорчиж оо энэ жигэрчиж намайг ч хэдэн жилээр тэгсэн шүү дээ. Хэдэн жилээр майтсан шүү дээ. Зарим хөдөл хүн зарим манай тэр жалганы арич зарим хурж иж хашааны хаалга мал өшөж шүү дээ. Чи одоо хүн тоогоо ойлцсон юм уу тэр ч юм гээд. Айгуу сонь намайг архинаас гарсан чинь амар олон хүмүүс үзий ятсан шүү дээ. Уурлаад. Уурж муурлаад. Тэр чинь манай ангийнхан 10 жилийн ангийнхан нийлж ин барьж ин гээл уулзж ин гээл нэг хэдэн жил болоод нэг уулздаг. Тэгээ би тэрэн дээр очивоо. Тэгээд яах вэ? Тэгээд хуучны усаж мөдрөд архитаж байгаа юм чи ирэнгүүл архитаал. Тэгтэн би нөгөө арх уухгүй гэсэн юм чинь. Уухгүй тэгээд ундаа уугаал, наадталт нэг ундаа уугаал тэр үед айгүй кола уудаг байжээ. Тэгээд кола уугаал ингээс уусан чинь манай ангийнхан урд над руу уурлаад байгаа юм чинь.
Хэдэн октод манд өмөрсөн. Тэрнээс манай анги бод чи одоо яагаад байгаа? Алцнаад байгаарай, даруулзаад байгаарай. Чи одоо юу юм? Хэн болцсон гэж мгээ манай анги жагс максан тавиад над руу. Айгуу сонирн байт юм билээ. Ер нь одоо манай энэ уудаг гэдэг залуучууд байж бол та нар архинаас гэхээс илүүтэйгээр хүмүүсийн энэ нэг хачин авираас авирын ард гарна шүү. Тэгээ нэг олон сайхан найзтайс жаргаас гарсан чи ер нь тэгээд паг гэд алга болд юм. Ер нь тэгээ бодоодсэн чи их нь архины нээс байгаа юм чи. Ер нь намттай тэр тухайн үед найз гэж бодож исэн. Найз гэж бодож исэн усуд маань ихэнх нь зүгээр нэг шил архины л ард сууж идэг найзууд байгаа юм чи. Яг амьдралын найз биш, сэтгэлээ ярьдаггүй, бие биендээ тусалдаггүй, дэмэндэггүй, зовлон зүдгүүрт нь ирдэггүй. Зүгээр архин дээр л ирдэг тийм найзууд байгаа юм чи. Ерөөсөө надад одоо нэг юу гэдгийг нэг 10 найз байсан бол тэр 10 найзын баг 10-аа архины найз л байгаа юм чи. Гэхдээ манай ангийн хүүхдүүд үл тийм байгаа юм чи. Нам хуухаа болцсон чи манай ангийн хүүхдүүд хүртэл надаас хөндөрсөн шүү дээ. Бүр хуужи 10 жилийн ангийн хүүхдүүд маань. Гоо жалганыхан бол бүр тэр чигтээ байхгүй болсон. Бүр сүүлдээ мэдчихгүй болсон шүү дээ. Сайн уу мань ч болчихсон шүү дээ. Айгуу сайн уу. Тэгэхээр Монгол би боддгийн Монголын ирчүүдийн нөхөрлөл одоо архин дээр тогтдог мааш. Гоо сайхан андын нөхөрлөд байдаг л бахал та. Би одоо надад би азгүй учраас тэрийг үдсэнгүү. Өөр сайхан биенээрээ ордог, гэр орноороо ордог. Тэгээд нэг тийм гэр бүлийн найзууд, зовлон жаргалаа угаасдаг тийм найзууд байдаг л баг. Гэтэ би миний амьдрал дотор бол дандаа л арх тарсны найзууд байсан баг. Би найз болсон шүү дээ. Хүмүүс хараад зөвхөл дотор анх би Facebook дээр 2018 онд анхныхаа лайвыг хийж хахад манай тэр жалганы малганы миний таньдаг маньдаг баах уусад одоо бүгдийн болог гарцсан л та. Баах уусад гарч юм уу новшийн аригчин минь мал алдрын юм уу пестам гэж намайг битгдэг байсан. Новшийн аригчин алдрын пестам чи хизээ юм болчихсон. Одоо нөгөөг чинь хараа наач мал алдрын новшийн аригчин байсан шүү дээ. Чи одоо баг өстө нохоо хахаа шиг өмнө хамтанда бааж шигэд хөвчихсэн биз тэгээд би ариж тийм байгаагүй л дээ. Тэгтээ хүний гутаахан тусдаа намайг таньдаггүйс баахан амьд тэгж бичдэг байсан шүү дээ. Энэ айгуу сонин гажууд л байхгүй юу? Айгуу сонин гажууд л. Гэхдээ нэг ч болтгоо Монгол хүн архинаас гарч идэв сайн бицтэй. Уг нь бол зөвхөн 90 саруул ухаанаар бодоход нэг ч болтгоо Монгол хүн архинаас гарч амьдралаа ботод уг нь сайн зүйл үсттэй. Тэгсэн чинь би архинаас арх ухаа болцсон гэж фэйсбүүк дээр лайв хийгээл ярьсан чинь ёстой хуцаа ёстой чон махнаас гарлаа марлаа гэдэг баахан тэгж ийсэн шүү дээ. Гэхдээ энэ болгоныг би тоогоогүй. Гарсандаа л гарсан. Архинаас гарахад ер нь юу хэрэгтэй байдгийг ингээд би юунууд дээрээс би ч аяг их ном уншдаг шүү дээ. Архинаас гарсан улсуудын тухай ном уншаал тэгэл YouTube-ээс яагаад архинаас гараад би таахан зөвлөгөө өгье. Хэрвээ чи архинаас гарыг гэж бодож ивэл айраг уухгүй, пэ уухгүй, вино уухгүй, ерөөсөө алкохолын төрлийг юу ч уухгүй. Би бүр колоноос хүртэл гарсан шүү дээ. Би айгүй коло удаг байсан байхгүй. Коло хүртэл Мансуур дэний хэлбэрийг бичсэн баг. Би тэгтэн колоноос хүртэл гарсан шүү дээ. Тэгжиж гарсан. Одоо надад огт бодогддгоо миний амьдралд маш сайхан болсон. Арх миний амьдралын басад нэг амар том ад зэтгэр байсан юм билээ. Ад зэтгэр. Яста хараал чаддаг байсан юм билээ. Арх бол. Архинаас гараад миний амьдрал өөдөлсөн. Царай зүс ч гэсэн арай сайжирсан. Би тэгээд арх уусан тэр олон жилүүдэд би боддгийг. Нэг айхтар дампуу угаагүй гэсэн баг-багаар уудсан тэр олон жилүүдээ амар хурдан хөгшөрдөг юм билээ. Айгүй хурдан хөгшөрдөг, нүүр царай дээр ингээл бараан талах хөхрөөл. Ингээл нүүр мөрч ингээл хөхрөөл. Тэгээд цохмоо хүнжил хавгнаал ёстой муухай болт юм бэл. Би тэгээд тэр өөрийнхөө тэр за миний гоо сайхан ч гэж байх уу. Тэгтэл ер нь бол өөрийнхөө эрүүл мэндийг алж исэнтэй сүулт нь харамсаж байгаа юм чинь. Сүулт нь харамс. Тэгээд дээрээс нь бас ингээд амьдралчгүй тэртээ тэгвэл миний амьдрал архитаж архихгүй ч нурж исэн дөө. Архитаж архихгүй ч миний амьдрал нурж исэн. Тэгтэл би өөрийгөө аварсан. Намайг өөр хин ч авраагүй. Би энэ тэндэж кодлуулаагүй, лам бөөдөр очиж ном уншуулж засал мас хийлгээгүй. Илдэв долоо ийм тариа юу гэдгийг янз янзын хорхоо шавж
Юу ч хэрэглээгүй. Би зүгээр болиё гэж бодвол одоо чи өөрийгөө өрөвдөхөө болоо гэв. Би өөрийгөө өрөвдөхөө болсон. Ер нь архич усууд ер нь архиа уух одоо нэг юм уух дуртай усууд байна шүү дээ. Ер нь уух дуртай л байхгүй. Тэр уух донгоо болохоор өөрийгөө өрөвдөл идэх. Тийм ч юм болохгүй байх, ийм ч юм болохгүй. Бараг машины дуугүй хагарахад л арх ууддаг шүү дээ. Яста азгүй өдөр байна гэдэг өдрийг хараагаал. Азгүй өдөр гэж байхгүй шүү дээ. Бид нар өөрсдөө л яах вэ? Амьдралын бүдэлтэй бүтлэхгүй янз бүр юм байгаа. Тэгээс өдрийн азгүй өдөр гэж байхгүй шүү дээ. Тэгээд азгүй өдөр тийм ийм өстэй. Ингээд нэг зүгээр юм шалтгаанууд гараад байгаа юм. Саадал давал зүгээр дур хүсэл байгаад байгаа байхгүй. Би энийг ойлгосон. Тэгээд янз миний амьдрал тэгээд тэрнээс архинаас гарсан зөндөө бэрхшээл байсан шүү дээ. Зөндөө бэрхшээл. Би тэгээд тэрнээс ч хойш арх ухаа болсноос ахаад 3 жил ганцаараа амьдэрсэн шүү дээ. Тэр үед бистэ сэтгэл санаа хямраал ганцаараа гэртээ байж та уухаар байсан. Гэтэ уугаагүй. За одоо болсон гэл. Яг ингэ уух гал идэг шүү дээ. Аюу сонио. Заримдаа зүүдэлж мүдэрстэй тэнэгтэн шүү дээ. За би одоо энэ ирчүүдтэй зариулж хэлье. Ерөөс яг ингэ уухаа болцсноос хойш эхний 1-2 жилд бүр арх ууж байгаа эдэрийг зүүдэлж мүдлээдэг шүү дээ. Бүр арх ууж байгаа. Тэгэхээр баах уусуудаа ингээд инээлдэл хөхрөлдөөд ангийнхантайгаа сууж байгаа. Тэгээд тасарж байгаа гэж зүудэлдэг шүү дээ. Тийм болчт юм билээ. Зүудэлж мүтлээд байгаа юм чинь. Бүр тэр ингээд зүүдэн дотор бүр архины өнөртэй байгаа байхгүй. ПМ-ийн өнөр. Тэгээд ингээд нэг ихээр хисээд явж ийн гэдэг машин дэрэгтэй явж ийн байж ийн. Тэгээд нэгнийдээ олж ууж ийн чинь тоглож моголж ийн гэдэг. Яг ингээд бодд юм шиг зүудэлдэг байгаа байхгүй. Бүр ингээд бүр хүний тарих мэрчийг гимтчихдээ юм билээ. Эхний 1-2 жил одоо ч тэхэ болцсон. Яг уумар юм шиг татраас гүйс чи жоохон ч гэсэн ууй. Яг тааруулаад ууч идэгээд өөрийгөө өмөрөл байгаа байхгүй. Өөрийгөө хуурах гал тэгэд идэв юм билээ. Гэхдээ чи ингээ одоо чи уулаа гэж чи хитэртэл уухгүй штэ. Гэхдээ яах вэ чи бас нэг амралттай гоё юм жоохон ч гэсэн уучих л да. Тэгэд өөрийгөө ятгаад байгаа байхгүй. Гажиг байгаач. Миний нүд яагаад тэгдэг юм биш үү? Арайч халуун герт зузаан малгай уншчих. Тэгэл ер нь тэгэл болий. Тэг цааталт нэг юм байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр за чи бол хизээж тааруулж уухгүй. Би өөрийгөө мэдчихэж байгаа юм чинь. Чи даварна. Чи давраал тэгэл ахаал нэг л мэдхэд ахаал нөгөө нэг эмдгийн орон дээр хордлого тайлах тусад задгуулсан салганаал хэвтэж байна. Чи хизээж өөрийгөө барьж чадахгүй. Тэгэл худлаа ингээл өөрийгөө өмөрөөл, өөрийгөө хураал, өөрийгөө өрөвдөөл өгсөн яад ингээл ястаа ингээл аав ээжигээ ч юм уу ах дүүнрээ ч юм уу найс нөхдөд ч юм уу новшин уулгачууд намайг ядарч явах яах яасангүй тэгсэнгүй ингэсэнгүй чи ингээл өөрөөсөө бусд бүх усуудыг буруутгаал бусд бүх усуудыг дөрмжлол тэгэл өөрөө нэг дундаас нэг уснаас хураа гараад тэгэл өөрийгөө өрөвдөд дахиад өвн. Би өөрийгөө тэгж тэр би мэдчихсэн. Чи одоо зүгээр амаараа ингээл нэг жоохон нэг өдөр халамцсан ингээл байхад чи тэгээ маргааш дахиад наатахаа хүснэ. Тэгэл чиний 7 хоногт нэг үриж байгаа ганц удаа уудаг байсан бол тэгээ 7 хоног чинь 3 хоног болно. 3 хоног чинь тэгэл өдөр болгон болно. Тэгэл өдөр болгон савтаа явдаг болно. Чи яг тэгнэ. Амаараа амрууга битгий давуул. Болсон бол болсон л бай. Одоо болоо шүү дээ. Одоо чамд одоо юу ч байхгүй шүү дээ чи. Өөрийгөө харал та. Ойлтойгоо хувцсамарч байхгүй, ихнэр хүүхдч байхгүй, амьдралж байхгүй юм болчиход чи одоо яах гээд байна. Чи хүн шиг амьдраач. Хүн шиг амьдраач гэж. Тэгээ зүтгэсэн шүү дээ. Ястаа нэг уух гал идэх. Тэгээд эргэн тойронд тааралц усууд уулах гал идэх, шахаал идэх. Уучгалтай. Тэгээд ингээл энэ ганцаараа явж байгаа чинь бас ганц нэг хүүхэн мөгөнтэй уулзсан шүү дээ. Тэгээд надтай ямар олигтой ч юм уулзах биш.
Тэгэд ер нь ингээд танихгүй хүмүүстээ уулзах дээр бас уух гал идэг. Ер нь одоо энэ хаашаа ингээд ийм согтуу ээжиж юм хийдэг, тоцсдог, ор хөнжилтөд ордог, ирүүлдэ ордгоо. Монголчуудын хөвшил одоо ийм болцсон маш. Яг л тийм шиг үл шүү дээ. Энэ найр наадамч тэр болцоо онцч тэр одоо юу гэдгийг аялал зугаалгамж тэр одоо энэ амаргийн энэ араар тавилч тэр ер нь жоохон согтуу ээжиж л энэ бүх юмудаа хийдэг. Ажил төрөж хүртэл анд найзуу уулзалт хүртэл энэ баяр ёслол нь хүртэл заавал нэг согтуу ээжиж л хийх гэдэг. Энэ ч одоо бүр нийгмийн юм өвчин байгаа байхгүй бүр өвчин. Би одоо ингээд хүүхэн шугнуудтай ингээд бас нэг ганцаараа байж байгаа эр хүн энэ чи бас нэг 40 гарцсан эр хүн чинь нөхөө ганц нэг бас нэг надтайгаа таарсан хүүхэн мөгөнтэй уулзахад яг л арх байгаа юм чинь. Арх уух гал байгаа байхгүй. Зүгээр ирүүлэр уулзахгүй байгаа байхгүй. Тэгэд орой өдөн зүгээр өдрөөр уулзахгүй заавал орой. Магадгүй ажил мэжлийнхаа дараа байсан гэж болно л доо. Тэгтээ нэг газар сууя. Нэг газар сууя л гэдэг. Тэгээ сууглаар хоол идэх үгүй. Тэгээ нэг пиво уух, вайн уух, тэгэл цаашаа ингээд аваад харих болчих гээд байгаа байхгүй. Тэгээ би хүнтэй уулзах байсан шүү дээ. Хүнтэй уулзах. Уулзсан арх уух гэдэг юм чи. Эренч тэр, эмэнч тэр. Бас жоохон зовж иж гарсан шүү. Магадгүй тэр үед гэр бүлтэй сайхан гэр бүлтэй одоо манай энэ ихнэр эд байсан бол би арай энгийн зовлонгүй гарах байсан бахал да. Жаажууд нь хоол ундаар намайг итгээд тэг чинь би чинь тэр үед чинь нэг ганцаараа юу юучгүй байсан. Нэлээ их зовж иж уулзж байгаа хүн болгонд тэгэхээр миний хүрээлэл миний орчин тийм байсан юм чинь. Орчин хүрээлэл хүнд аягүй чухал. Орчин маань хүрээлэл эргэн тойрон аригчдаг орой ололтоор хашгичаад гуйгчаал энэ тэд эмгтэн хүн үйлээр чарлал нохоо шуу хуцалтаад хүн амтан гудамжинд утга учиргүй дуулж байгаа ч юм уу аксан тавьж байгаа ч юм уу орлож чарлаад нэг ийм орчинд л амьдарч исэн юм чи. Ер нь тийм шүү дээ. Жохон одоо ингээд дулаараад ирэхдээ л энэ тэн тэгэл эхэлж байгаа юм. Улаанбаатарын гудамж ер нь тийм шүү дээ. Нэгдүгээр орж шалгаа байхгүй, артлын дэнж шалгаа байхгүй. Нэгдүгээр бол одоо би 5 жил амьдарлаа. 5 жил амьдрахад ерөөсө Порш онгоолгож болдгоо шүү дээ. Порш онгоолол ингээд бүр үүрийн 5 6 цаг бүр гэгээ ороод машин дэргэний хөдөлгөөн ортол орилон чарлан тасрахгүй шүнжин. Тэгтээ Монголын амьдрал нэрс үнэхээр архин живцсэн байгаа байхгүй. Шүнжээ орол чинь би бүр гайхаж байгаа юм чинь. Би ч бас уудаг иддэг байсан. Тэгтээ бас унтдаг байсан шүү дээ чинь. Уучаад тэгээд унтаад өгдөг л байсан. Тэгтээ ямар хаанаас тийм ирч хүчин байж идгийг. Тэр мөнх санхүү, тэр архин хаана байж ид яагаад энэ шүнжээ ингэж явж чаддаг юм бүр гайхмар. Тийм байд шүү. Амьд болцсон шүү. Тэгээ би өөрийнхөө амьдралд 2 3хан ийм шийдвэр гаргаж тэрнийхээ ард хүрсэн. 2 3 шийдвэр гаргаж тэрнийг ард гарсан. Тэгжиж өдөөс эрэхтэй явж байгаа. Хамгийн том шийдвэр бол архинаас гарсан. Хамгийн том шийдвэр. Мөн чухал шүү. Огт уухгүй. Тэрнээс над шиг хараа зүгээр ингээд нэг за хаяа нэг амралтаараа хаяа нэг найз нөхдөдтэйгээ хаяа нэг яахвтай бас нэг эр хүн байна да бас нэг хаяа бизнес дандаа уух биш ажилтаа төрөлтэй юм чинь хаяа нэг гэдэг үг бол хүнийг архинд оруулдаг шүү. Хаяа гэдэг үг бол монголчуудад ер нь хаяа нэг гэдэг үг зохихгүй. Бид тэр соёл нь ч байхгүй. Соёл нь байхгүй юу? Европын орнууд чинь ингээд бүр ингээд баг багаар ингээд яачдаг. Бид нар чинь шилэн хөнтөрж иж, шилний оруудыг харж иж санаа амардаг. Тийм осож штт. Бид нар тэр хаяа нэг багаар нэг гэдэг тийм соёл нь байхгүй. Нийгэмд нь тэр ухамсар нь төлөвшөөг байхгүй. Бид ерөнхийдөө зэрлэг бүдүүлэг байдлаас одоо л нэг хүн болох гээд ингээд яваад байгаа л энэ усууд штт. Ер нь бол дураараа ингээд хааш хамаагүй шээж баадаг. Ерөнхийдөө нүүдлийн соёл нүүдэлчин соёлч ерөөсөө тэр штэ. Эсвэл нэг газараа тогтгоо хааж хамаагүй шээж байгаа л ингээл явж идэг. Тэгэл ууж идэл хинч хайхардаггүй, ямар ч хууль журамд баригддаггүй нэг ийм л хүмүүс штэ. Ер нь биднээсээ гарал үсэж. Гэтэ соёл нь байхгүй байхгүй. Тэгм учраас монголчууд нэг хаяа нэг уух чөлөө цагаараа гэдэг үг зоохгүй. Юусо бодод байсан шиг байл. Шууд байх хэрэгтэй байхгүй. Миний нарийнаас гарах шийдвэр бол хамгийн чухал шийдвэр байсан шүү.
Одоо арх уулгүй яг миний бариач уусантай адилхан байхгүй юу? Бас нэг 10 жил болж шүү дээ. 10 жил болж байна. Одоо би огт арх уухгүйгээр 10 гаруй жил болж байна. Огт уухгүй. Дунд нь ерөөсөө би зөндөө олон найр наадан байгаа шүү дээ. Хүний хурим найрын тэтэргээл найз нөхдүүдтэйгээ манай ихэнх тэр хооронд нь хідэн ч удаа нийлв. Одоо сумынхоо хой мой тэргээл яа занзын юмнууд орсон биш огт уугаагүй. Огт уугаагүй. Бүрд болон төр засаг ард түмний айлгад итгэсэн шийдвэр. Энэ төр засагтай ямар ч холбоо байхгүй. Бүрд болмаа чи буруу ярьж байна. Энэ зүгээр л хувь хүний ухамсар байхгүй. Хувь хүний ухамсар. Биднээсийн сэтгэлгээ юм байхгүй. Энэ одоо ямар ч засаг солигдсон, ямар ч гайхамшигтай засаг гарсан ч гэсэн энэ байхгүй болохгүй. Энэ засагтай хамаагүй. Зүгээр л одоо шиг би төр засгаас болоод юу гэдгийг архиас гарсан биш шүү дээ. Миний тэр үед чи бас хямарч исэн шүү дээ. Монгол орнч одогтэй ч юм байхгүй. Би өөрөө унах унаачгүй. Тэгтээ би зүгээр л гарцсан шүү дээ. Юу гэдэг одоо юу гэдэг ерөнхий сайд амар гоё хүн болоод би тэгээд архиас гарсан юм ерөөсөө биш шүү дээ. Үгүй. Энэ ямар ч төр засагтай холбоотой биш. Бид нар одоо ингээд нөгөө архиталтаа, ядуурлаа, асуудлаа хоорондоо зодоо нүдээж бие бинийгээ хүчрхийлэх, бие бинийгээ нүд ам хөл гарыг тасцох, хугацах тэрийг ингээд нийгэмтэй төр засагтай холбоод байдаг байхгүй юу? Үгүй шүү дээ. Одоо жишээл ингээд нэг авгаа магууга сайн нэг хутгаж мутгадаа алах төр засгийн асуудал биш байхгүй юу? Энэ ч хүүхний л асуудал шүү дээ. Энэ чи гэмт хэрэг байхгүй. Тэгээ миний дараагийн нэг том шийдвэр ахиж амьдрий гэдэг. Би одоо ганцаараа энэ хороо туулъя гэж бодож ирсэн. Би тэгж бодож явсан юм шүү дээ. Яг уу тэгээд архинаас гарсны дараа хүн чинь өдөр чинь суухгүй шүү дээ. Би чинь нэг хэсэг зураг зурсан. Тэгээд ер нь бариач болъё доо. Надад авьяас нь байгаа да. Ээж маань бариач байсан, өвөө маань бариач. Тэгээд манай үеийнхэн чи манай удам сударч бариач нар байгаа юм чинь би бол бариа хийж чадна да. Би өөрөө зураг зурдаг юм чинь гэж бодоод би хүүхдийн толгоноос л ихэлсэн. Хүүхдийн толгой бариад ихэлсэн. Тэгээ бариач болох энэ шийдвэр маань бас зөв шийдвэр байсан. Гэхдээ бариачаас илүүтэйгээр нэг шийдвэр байгаа. Бариачууд яг миний өдөр тутмын амьдралыг хэрэгцээ шаарддаг байсан. Би ажил хийсэн. Бариачаас өөр ажил хийсэн ч гэсэн үдий зэрэгтэй явна. Хүмүүс одоо намайг бариа игээд нэг сүрхий болсон. Үгүй би зураг зурсан ч юм уу өөр ямар нэг юм хийсэн бол би болсон сайханд амьдрав. Дараагийн нэг том шийдвэр нь юу гэхээр би асар их өөрийгөө голож амьдралаа гутааж ингэж явсан. Тэгэд би ахаад амьдрах шийдвэр гаргасан. Тэр нь юу вэ гэхээр би хүнтэй суусан. Энэ ихтэй чухал шийдвэр байсан шүү. Би одоостой өөрийгөө нөгөө урд нь бас нэг хүнд хаягдсан хүн чинь. Урдны манай охтуудын ээж, урдны манай эхнэр чинь намайг хаяа явуулсан шүү дээ. Би тэр жагаад би ёсоор ингэ салаагүй шүү дээ. Одоо хүмүүс одоо юу гэдгийг эсвэл би нэг ингээд нэг өөр хүүхэнтэй уулзаад ингээд юу гэдгийг эхнэр хүүхдэд гомдогоод навширцсан гэж эсвэл одоо юу гэдгийг өөрийнхөө хардлагаа годоод гэр орно хаяа явцсан гэж гүү штэ. Би чи нөгөө мо хашаа байшин дотроо би чи өөрөө хоцорсон штэ. Манай эхнэр чинь хувцхан руу аваад яваад өгсөн штэ. Тэгээ би чи хаягдаж хоцорсон юм шүү дээ. Тэрнээс одоо юу гэдэг болж исэн амьдрал үгүй хийгээл өөр арай айтайхан сайхан амьдралтай хүүгэнтэй суугаал ингээл охтуудаа өмчрүүлээд ингээ явцсан гэж бодчих. Үгүй. Надад өстө тийм байхгүй. Хаачиж өстө муу хан байсан ч гэсэн би сайн ав байсан. Одоо ч сайн ав байхын төлөө явдаг. Одоо ч гэсэн сайн ав байх юмсан гэж явдаг шүү дээ. Тэгээд би чинь за одоо миний амьдрал ч юу вэ? Одоо энэ олон залуучууд боддог үг шүү. Одоо төш гарсан маш олон ганц би усад байгаа. Над дээр жуулцдаг шүү дээ. Миний ажил дээр тэр уцаарч тэр. Та нар одоо эмгтээчүүд айгүй их өртөлхөөлөл ганцаар амьдрдаг гэж бодож байна. Үгүй шүү дээ. Сүүлийн үед эрэгтэйчүүд маш их болсон. Маш их айгүй гоё амьдралтай, ажилтай, орон гэртэй,
хөрөнгө мөнгөтэй маш их олон ганц бие залуучууд байгаа шүү дээ. Одоо над дээр ихэд бараг 10-аад хүн биш шүү дээ. Зүгээр миний зүгээр таньдаг ганц би 10-аад хүн биш шүү дээ. Тэд нар дотор новшин аригчин байгаа гэж бодож байна уу? Бүгдээр ажил амьдралтай. Тэднүүсийг бодвол би ч өөрөө ожигтой амьдралгүй, гологдсон шилэгдсэн, сэтгэл готролтой, тэгтээ архинаас гарцсан. Тэгээ за одоо үлдсэн амьдрал дахиад нэг бас нэг хүүхний аргыг олох гэж яваад яах вэ? Бас нэг ааш нь олдохгүй хүүхний аргыг олох гол бас нэг хадам мадмыг царайчлал нөгөө хадам мадамтай гологдоод новш лалраар дуудулсан. Намайг чи ёстой хүн бишээ үздэг байсан юм чи угаасаа. Би ч олигтой байгаагүй л дээ. Нөө чиний амьдрал гэж юу гэдгийг, чиний чадна гэж юу гэдгийг намайг тэгдэл байсан. Гэхдээ чиний амьдрал гэж юу гэдгийг, чиний чадна гэж юу гэдгийг. Гори чам шиг амт баг хөхд алд орсон дээ шүү дээ. Хоёрын хооронд гэж амьдарч яхаар гэж намайг тэгдэл байсан. Тэгээ хүн чинь тэгээд дахин олон жилээр тэгж яриад байхад би өөрийгөө тэгж бодож байгаа юм чинь. Хүн чинь тэгж бодд юм л шүү дээ. Хүн ингээд дахин ингээд хүнийг ингээд муулаад шүү дээ. Чи юм уу юу чаддаг, чи юм уу залар, чи юм уу новш, чам шиг бясаа чаддаггүй байхгүй гэдэг. Ингээд хэлээд ахлаар хүн ингээд итгэждэг юм биш шүү дээ. Би нэрээ тийм хүн байна даа гэдэг. Би нэрээ л одоо юу ч чаддаггүй, юу ч мэддэггүй юм л хогийн амт юм байна. Одоо гэр бүлийн хосуулж гисэн би энийг ингээд доош нь игээд ивэл нэг хүнийг алаад идэм байлээ. Зүгээр ингээд алаад тэр хүнийг хинч биш болгодог. Зүгээр үгээрээ алсаар хагаад тэр хүн ямар ч нийгэмч тэр амьдрал дээр тэр нэр хүндчгүй хүсэл сонирхолчгүй зүгээр нэг ингээд нэг хүний эрхэнд амьдрдаг, хоолыг орддог зүгээр ингэ сүг болж байгаа байхгүй. Амьд сүг. Тийм болт юм. Намайг тэгсэн шүү дээ. Чи юу хийж чаддаг? Чиний юу? Хад модч тийм байсан. За тэгээд хамаатан садмч тийм байсан төө. Тэгээ би өөртөө гутаад за одооч нэг бас нэг ихнэр мөхнэрийг солиороод явах гэж болиг. Тэгжээс ямар сандаа би ихнэртэйгээ танилцаад дараа нь ихнэрээ хөөж исэн гэж би та бүхэнд ярьж байгаагүй юу? Хөөрхий одоо энэ муу ихнэрийг чааваас надад итгээд аяг тавгийн минь угаагаад хэртэ уцсан минь угаагаад байж байгаа чи зайлаа гэд байжсэн хүн шүү дээ би. Яа тэгвэл муусаа хөрөд намайг хаяаж явна дөө. Хүүхнүүд гээд одоо бүгдийг ингээд нэг яаштай хүмүүсийн нэг алдаа штэ. Монголын ирчүүд гээд ингэждэг. Монголын хүүхнүүд бүгдээрээ завхаач гэдэг юм, бүгдээрээ аригч гэдэг юм. Монголын ирчүүд бүгдээрээ новшин, бүгдээрээ нэг юм авиргүй бүдүүлэг зааваа. Бүр Монгол орон даяар ингээд бүр ингэждэг штэ. Би бас тийм л байсан. Хүн болгоныг одоо жишээлбэл нэг юу гэдэг завханыхан завхаач гэдэг юм, ховдойхон хогийн гэдэг юм уу те. Нэг ийм үгнүүд байгаад байгаа штэ. Увсынхан тийм байдаг. Увсаг уугаасаа хүн бишгээ бүр аймгаар нэгээд оромжлоод идэг. Эн чинь Монгол байдаг л юм байгаа мэдэхгүй. Амар тэнэг бодно шүү дээ. Бүр усан тэнэг бодол байхгүй. Одоо тэгээд энэ хороогийн хамаг бодруудыг нэг аймагт л авчиад хашчих гэж дээ. За одоо та нар энэ Монголын энэ 3 сая хүн дотроос хамгийн бодрууд юм байна. Та нар нааш нэг аймаг болчих гэдэг. Нэг аймагт авчиад хураацсан юм шиг бид нар тэгж ярьдаг шүү дээ. Би тийм бодолтой хүүхнүүд угаасаа юм хогийн эхлээл нэгс ингээл нэг уйлан дуграал нэг сүрхий амьдтуулаад нэг хүнийг хайрдан байрны стандараа өвхөн хөлтөлтэй цуг байна энэ төр гэж байгаа. Тэгээд нэг жоохон нэг хэрүүл дээрээс нэг эвгүй болоо танахан манахан гүйтэл өшгөлж шít намайг. Нэг өдөр чамдаа уцаа бариад төв маягаа салавч бол яваад байгаа шít. Би тэгж бодчихсон. Итгэдэггүй. Хүнд ерөөсөө итгэдэггүй шít. Манай их тэр бүр гайхаад байдсан шít. Бүр гайхчихсан надад. Чи яасан хүнд итгэдэггүй юм бэ гэхэд. Чи урд нь тийм амьдрал туусан гэж болно шít. Гэхдээ чи хүн болгон чи адилгүй шүү дээ. Би чи шал өөр хүн шүү дээ. Чи яагаад бүгдийг адилхан шүлээд байгаа юм? Яагаад хүнд итгэхэ болчихсон юм? Намайг тэгдэгсэн. Би бүр хөөгөө зайл майл одоо таамс ямар мэдэхгүй ш. Бидний хүнд гай болоод дээ. Хүмүүстэй арай гэж нэг арь тарснаас гараад арай гэж амьдралаа өөдөнд татчихад бас нэг харах гай хүрээд ирлээ юм бэлээ. Хөөр хитээ юм их нэрийг. Би одоо уучлахгүй дээ шүү дээ. Хөгшөө чи би тэр тэнэг байсан шүү. Sorry тэрж мэгээд одоо би их нэрэд бас наргаад тэгдэг шүү дээ. Хөгөл манчин тэр үед жоохон тэнэг тийм аргаас гараад удааг байсан болохоор тэнэгч байсан бохоо тарих мархан жоохон цэвэршиг байсан баг. Удаа арх руу бургаж ихэл манийга уучлаарай гэж юм. Тэгдэг шүү дээ. Гол хөргөө энэ муу их нэрийг бас зовоолсон шүү дээ хөргөө хөөж тугаад. Тэгээ яваагүй л дээ. Манай их нэр тэгээд зөнтэй байсан баг. Энэ хүн бол зүгээр нэг ингээд нэг өнөөдрийн байж байгаа нэг юм өлөн хүн биш. Миний хүч чадлыг миний авьяасыг олж харсан юм шиг л. Өөрөө ч одоо хэлдэг. Анх ингээд харахад бас тийм зүгээр нэг жирийн хүн биш байсан гэж. Айгу зөнтэй байхгүй.
Нэг тийм усад байдаг ч хүнийг мэддэг. Тэгээд энэ айгүй тийм цаана бол айгүй тийм хүчтэй хүчрэх хүн байна гэж намайг харж ирсэн гэж. Тэр надад их гоё. Тэгтээ яваагүй шүү дээ. Тэгээ яваг нь болсон. Тэгээ өдөрт бид тэр юм амьдарч байгаа байхгүй. Тэгээ бид тэр хамтраад их юм хийсэн те. Би нэг гэр бүлтэй болох шийдвэр. Дараа нь хүүхэдтэй болох. Өөрийгөө голоогүй. Би чинь тэр 50 хүрч ирсэн. Манай модноч миний 49 наснд гарсан шүү дээ. Модно 50 хүрч ирсэн шүү дээ. Тэгэд хүүхэдтэй болох шийдвэр гаргасан. Иргэн тойрноос та бага хамтд намайг оримжсан шүү дээ. Наа чи юу юм? Ач ч нү, зээж ч нү. Чи одоо хаашаа? Цавхаа банзал элдв долоогорны хийгээл намайг чи. Одоо миний хүүхэдтэй болох бас л айгүй олон улсуудын дургу хүргэсэн шүү дээ. Facebook дээр хүртэл тийм байсан шүү дээ. Айгүй сонь. Хаамаагүй энэ Улаанбаатарын нэг бодонд амьдарч байгаа нэг хөгшин ир хүүхэдтэй болох хин хамаатай. Тэгэд маш олон улсууд намайг хүүхэдтэй болохыг үзэн ядчихсан шүү дээ. Энэ одоо бол итэрч мөгэд. Хааш би хайлаа авгаж ирмэслүүлсэн юм шиг амар. Өөрөө л хөөрхий тэнж явж байгаа нэг хүнтэй таарсан. Тэгэд өөрийнхөө хүүхдийг л авч байгаа шүү дээ. Өөрийнхөө хүүхдийг л өлгөж авч байгаад маш олон улсад үзэн ядчихсан намайг. Гэхдээ хүүхэдтэй болох шийдвэр маань хамгийн зөв шийдвэр байсан. Тэгээ би тэр гэрэлтээ батлуулсан шүү дээ. Би урд нь Монгол улсын гэр бүлийн товчоонд гэдэг юм одоо юу гэдэг бүртгэлгүй хүн шүү дээ. Октодынхаа ээжтэй би гэрэлж чадаагүй шүү дээ. Гэрэлтээ батлуулж чадаагүй шүү дээ. Би тэрийг танилцсан цагаасаа тахгүй хэрүүл уралтай, юу гэрлэлттэй мантай. Тийм л явсан. Тэгээд би их нэртэй зөв тоглоомор тэгээ илчихгүй юу. Хүүхдтэй болсноога дараа, модуна гарсны дараа. Хөгшөө бас нэг хүн амьдралдаа бас нэг гэр бүл болж үзье. Тэр хурим мөрмж дүүрч. Угаасаа хурим хийхгүй юм чинь. Ядтаа бас нэг Монгол улсадаа бас нэг өрх нэмлээ идэр гэж нэг бичүүлж үзчихсэн гэдгсэн чинь манай ихнэр тгий. Хоёул очиж батлуулчих. Тэгээ манай тэр хорон дээр цамбын төвд идэх хорон дээр очиод хоёулах нь очиод ямар ч тийм ёслууд мостод цэцэг мэцгэлдэг толоо юм байхгүй. Хоёул зүгээр гэртээ ярьж суужснаа хороо ойрхон юм чинь хорон дээр очингуудаа бид дээр гэрэлтээ батлуулсан гэл. Тийм үү. Өргөдөө бичиж өгч өргөдөө бичиж бол тэгээд тэр нэг гэрэлтийн юм мөнч бэлэн байж идэм бэл. Тэрэн дээр нь бичээ бод тамуудаа. За тоо гэр бүл боллоо. Баяр хүргэе. Баярлалаа. Харих уу харъя. Хүмүүс нэг гэрэлтээ батлуулаад нэг адагдаад хоол моолонд ордог та тий. Бид тэр одоо хаашаа дэлгүүр очоод ирж байгаа юм аашаа. Манай амьдрал тэгж өгсөн шүү дээ. Тэгээ бид тэрийг гэрэлтээ батлуулсан хин ч мдээгүй заа юу. Хинт ч хэлээгүй. Хөрхий надтай амьдарч хөрхий амт хурим найрч үзээгүй шүү дээ. Би хурим мөрөм элдв долоо гэж баярлуулаагүй. Гэтэ би хуримнаас илүү их том амьдрал өгсөн л дөө. Их нэртэй. Хуримнаас илүү том амьдрал. Хурим явах тэр 2-3 өдөр болно шүү дээ. Бага идэж ууж байгаа сална. Тэгээ бид тэр чи айгүй тийм хөвгөлтэй байхгүй. Тэгэл ер нь их нэртэй болоод хүүхдтэй болоод тэгэл ер нь ингээд амьдрдгийн нэг ийм зам байсан байхгүй юу. Ингээд нэг ороо гараатай те ийм тэнэг зам байсан шүү дээ миний амьдрал юм ороо гараатай. Тэгэл амьдрдгийн зам ингээ гой тэгширч байгаа байхгүй юу. Тэгшрэл. Тэгт. Юм үздэг юм бэл тээ. Тэгэл эцээ ста нэг өөртөө таарсан хань ижилтэй амьдралтай би илүү хүсээгүй. Илүү мундаг бол гэж бодог. Надад боломж нь байсан. Би өстө нэг үчээс та хуйлруулсан шүү дээ. Хүй Монголд над шиг тэгж ажиллаж исэн, над шиг тийм барьж байгаагүй. Яа 20, 21, 22, 23 онд. Яг коронавигийн дараа 20, 21, 22, 23 онд Монголд над шиг барьж байгаагүй шүү. Одоо энэ инх сүлбэнд идэх чинь надаас сүлд гарч ирсэн шүү дээ. Гоёхоо хуучны төмөр замын нөгөө хин идэргээ дандасэр идэргээд ах нар байсан л да. Тэд нар чинь зүгээр хүүхдийн толгойн барьж нар шүү дээ. Тэгэхдээ Монголд над шиг ингэж хуйлруулж ирсэн барьж байгаагүй шүү. Гуйн сэтгшүү Хүрлбаатар шиг ингэж хуйлруулж байгаагүй шүү. Би даалж ирсэн шүү дээ. Өдөрт 70 хүн заримдаа 100 хүн өдр барьдаг гэсэн ганцаараа.
Тэр үед би шунахад байсан. Шунаад бүр улсын хурлын гишүүн мишүүнгүй солиороход байсан. Facebook ч гэсэн нэлээ их олон дагагчтай нэлээ нөлөөтэй болж л байсан. Тэгтэл би өөрийгөө дарж ирсэн. Чи өөрөө хин дөнгөж сайхан чи аригчлал явсан шүү дээ. Ястаа нэг хүмүүсийн хэлдэг үгийг өөртөө хэлчихсэн. Чи дөнгөж сайн аригчин. Тэгээд азгүй, ганцаараа, нуханоос өөр ханьгүй тийм байсан шүү дээ. Чи бидэд давраад байгаа гэж би өөртөө хэлчихсэн. Чи даруухан амьдрал шүү хөөе. Амьдрал чамд алгаад хэлгэлээ. Гэтэ буцаад атах шүү дээ. Дандаа сайхан байхгүй. Чи болоо хөш. Өөртөө тэгсэн. Чи зүгээр л бай. Одоо та нар анзаардаг л бах. Би ингээд ямар нэгэн хил амтаа дайв. Яг ингээд ширлэгдээд ирэнгүүт нь устгачаад идэв шүү дээ. Манай пэйжийг надад өглөөл идэг үстэй. Битэл аваа устгачаа гэж. Би тэр олон дагагчтай олон нэг хөлрүүлэх сонирхолгүй. Би өөрийгөө дандаа дарддаг байхгүй. Яг намайг ингээд сошиал дээр уулзаад ирсэн чинь маш олон телевизийн юмуд ирж байна. Би ганц зэрэг ярьж байгаа өгөөл ер нь бодиг телевизэд орохоо болиг л. Би өөртөө олонний одтой одон чимгээ барах уу шиг болоод болох л байсан. Одон чиг барах маргүй шиг болоод болно. Гэтэ би тэгээгүй. Яг өнгөрсөн амьдралаа ботсон. Битээ давраарай гэж би өөрөөдөө тэгсэн. Битээ давраарай. Одоо байгаа амьдрал чи болооч тий чамд. Чи өөр юу хүсэж байгаа юм? Сонгуулаар хүртэл одоо ингээд би чи 2 3 сонгуул үзсэн шүү дээ. Яг сошиал дээр байж байгаа чинь. Тэгэл хүмүүс чинь хурж яд хамтрий сонгуулийн сурталчилгаанд явъя тгий ингээл би ямар сонгуулаар та нар санаж л байгаа. Ямар сонгуулаар нүүрээ удалтаагүй шүү дээ. Би хэний дагаад алдганаж явж байсан та нар боддоо. Би лайв хийж явахдаа энэ наарамаараа өнрөө дугццгээд чинь намайг лайв хийж сургахгүйсэн шүү дээ. Байхгүйсэн. Эдгээр чинь бүр сүйд гарч ирсэн усууч шүү дээ. Ер нь Монголын хамгийн анхны лайв чи осорж байгаа юм чинь байхгүйсэн шүү дээ. Намайг лайв хийдэг бол осорж байгаа энэ юу гэдгийг төрийн бусын нэг загдаа магадаа эдгээр чинь байхгүйсэн шүү дээ. Тэд чинь надад сүйд гарч ирсэн ус таахгүй. Ер нь Монголын хамгийн анхны лайвчдын нэг. Гэтэ би давраг. Тэр маань их зөв шийдвэр болсон. Миний амьдралын хамгийн том ухаарл шүү. Хүү энэ өөрийгөө дарж явах хэрэгтэй юм билээ. Тэгээ хань ижлтэй өөр хүүхдтэй амьдралтай би дахин амьдрах шийдвэр гаргасан. Дахиад амьдрий. Яадгийг. Яста хорвоод авахгүй юм биш. Хүн амьтад тэр муулнес би ямар хүний амьдралаар амьдарч байгаа биш. Гэхдээ тийм биз дээ. Би ямар хүний амьдралаар амьдарч байгаа биш. Хүнд амьдралаа батлах гээд байгаа биш. Хин нэгний өмнөөс би ямар залиас төлж яваа биш. Би ямар юу гэдэг бурхны шийтгэл нүглийн төлбөрөөр төлж байгаа бас би ягаад дахиж амьдарч болдгүй. Хүнийг алдаад үз, эрнийг алдаад үз, эрэг нэг нураал үз. Ахаад амьдраад үзье. Ахаад азаа үзье гэсэн. Дандаа азгүй байхгүй үсттэй. Хороо тэр муусад байдаг гэсэн сайн хүн байгаа шүү дээ гэж. Тэр маань их зөв шийдвэр бас баг. Тэгэл би ад жаргалаа болсон. Өөрийнхөө ад жаргалыг ихч биш ч гэсэн. Амар гоё биш ч гэсэн өөртөө жаргалтай ийм сайхан ад жаргалаа би олсон. Олон улсуудыг ингэсэ гэж би боддгоо. Та охин ч гэсэн. Ингээд явж ин да. Гандан бүрхгүй шүү гэл. Төгс. Одоо нэг ядтаа 70 хүртэл амьдэрч идэ гэж 70 нас хүрээ да. Гэхдээ 40 эдгээр настай үхийгээ явж исэн хүн шүү дээ. Одоо үхэж болохгүй ээ. Залуучуудаа ядтаа нэг 20 нас хүргэндээ 70 хүртэл амьдэрнэ даа гэл. Тэгэл та охины танд хөгшин ир тэгэл явж штт. Одоо үхэж болохгүй шүү. Өчиг үхлийг хүсдэг байсан бол одоо үхэх гэж болохгүй. Одоо өвчин тусч болохгүй. Одоо энэ 3 амтны яах юм чи? Одоо өөртөө тэгдэж штт. Хаа ингээ шүн нойр үлчээд ингээ бодоо байж таа. Одоо чамд итгэж ганцхан чамд найдаж байгаа 3 амтныг одоо чи яамаар аа. Гү чи өвдөж болохгүй, үхэж болохгүй. Яттай энэ хүүхдүүдэд өндөхийг хар. Өндөгөө том болохыг бие дахыг хар. Би тийш хэлдэг байхгүй. Би олон залуучуудыг олон хүмүүсийг над шиг амьдрэж би хэлэхгүй. Зүгээр өөртөө хатуу андаарай. Бити өөрийгөө өрөвдөрөө. Өөрийгөө өрөвдөл бусдыг буруутгаад ирэхлээр новшуулгаж болдгоо шүү. Хүмүүсийн одоо олонх нь тийм штэ. Өөрийгөө өрөвдөд өөрөө нэг хохирогч болоод бусд хүмүүс хохироосон болоод тэгээд бусдыг буруутгаад бусдыг хараад зөвхөн өөрөө ардталт нь хуураа хоцрол.
Өөр авталт нэг хуурай нэг нэр цэвэр зүс цэвэр гэдэг үл Батэрдэн аваргын нэг хэл шиг гар цэвэр нэр цэвэр зүс цэвэр ч үлээ. Бидний тэгээрээ өөр татванд эхлээд өөртөө чи одоо хөөе. Хиний юм яа далчнаа таа чи өөртөө тэгээ би одоо өөргөө тэгдэг байсан. Чи одоо хий хөөе. Яг чамд нэг олноос онцгой юм байхгүй шүү дээ. Би одоо өөртөө тэгдэж шүү дээ. Гэхдээ чамд юу н олноос онцгой юм юу байгаа юм би чи одоо болоо шүү дээ. Гэхдээ чи үсмэсээ хусууд хусан л үсттэй. Гэхдээ чи одоо үсээр яадлын. Шууд өөрийнхөө үсийг хусаа ачиж байгаа байхгүй. Манай ихний хусч өгсөн шүү дээ. Надад нэг ийм саглын машин байдаг. Гөгшөө чи миний үсээр аваатгаж миний энэ дээр нэг амар том сорив байдаг байхгүй. Амар том. Миний толгойд нэг залуу насны нэг зодооны сорив амар том сорив. Ийм том. Энэ дээр битээ. Тэгээ энэс санаа зовоод үсээ хусч чаддаггүй байхгүй. Тэгээ бас яж явах. За бас нэг үс асуулах ч юм мөнгө өцөг. Одоо нөгөө ч бас мөнгө боддог болчихжээ. Одоо сүүлийн үед бас ингээд өр зээлтэй амьдрал чинь бас хэцүү шүү дээ. Өр зээл мэйл. Тэгээ бас нэг үснийгээ мөнгөч болтох хэмнэж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чиний сайхан явна гэж өөртөө хэлж байгаа. Чиний сайхан явна гэж юу гэдэг. Чи хиндээ сайхан харагдах гэдэг юм. Яддаа над нэг өрөөсөн толгойнхоо үсийг хусчих. Эхнэрээр усуулж байгаа юм чи. Манай эхнэр гоо болж байгаа юм уу? Зүгээр яах усус. Тэгдэг бас одоо энэ жил өнгөрсөн жилчдэр энэ жилчдэр хувц авахгүй гэж. Хувц авахгүй чи хувцаар яах юм? Одоо миний энэ муу бодоод модод ч одоо 3 жил болж байгаа шүү дээ. Энэ муу бодоод ч 3 жил. Чи хувцаа хууч хувцаа өмс. Чи хувцаар яах гэдэг юм? Эндээс гаргах гэдэг юм. Хүмүүс ч юм тэргүүл доримжилдэг шүү дээ. Юу ч өмссөн доримжлээ шүү дээ. Гэнэтэй нөгөө юу гэдэг үлээ? Сайн явсан ч доримжлно, муу явсан ч доримжлно. Одоо нэг үхсний дараа чимэг болох байхгүй. Чи юу ч өмссөн ч хамаа доримжлдгаараа доримжлээ шүү дээ. Чи яасан ч яадаг. Одоо би өөрөө тийм болсон шүү дээ. Үгүй яадаг гэсэн. Хаа чи чамайг хайрладаг, чамайг хүлээдэг, ааваагаа хүлээж идэг гэр бүлчин байгаа шүү дээ. Чи эднэртэй сайн бай. Чи эднэртэй л эцэг нь, эр нөхөр нь, хань ижил нь ямар байдаг вэ гэдэг чи эднэртэй сайн бай. Чи бус тусал сайн байх гэж яах. Бус хүмүүс таалагдаж яах. 8 жил дөрмжлөж ирлээ болоо шүү дээ чи. Солиор чи. Хуцанаар авахтай би өөртөө болов байл. Солиороод байгаа. Гинт сэгэн цагаар ард гэдэг. Одоо өөртөө тэгдэг бас. Ер нь би ирчүүдтэй хэлмээр энэ өөр татуу байгаа. Өөрөө битээ өрөвдөр. Өөрийгөө өрөвдөд ирэхлээр архинд жорно. Асуудал бэрхшээлж ярина. Аваагаас янз янз зэмнийх нь намайг харьсангүй, намайг тоосонгүй, тэгсэнгүй, ингэсэнгүй гэд өөрийгөө өрөвдөөл нэлцаагаад байвал будаа болдог шүү. Өөр татуу бай. Би бол тэгсэн. Тэгээд алдаагүй. За тийм байна да манайх. За дэндүү уудахтай байсан байж магадгүй наваа суучлаарай. Гэхдээ та нар л өөрсдөө юм сэтгэв өгсөн. Би өөр зүтгэр шулам яриа гэж яах чинь та нар л өөрсдөө архинаас гарсан тухайгаа яриач гэсэн биз дээ. Хүч. Подри. Манайха юу ч байна? Борцонд орж гинөө. Можгоо. Ингээд борцны ирүүл игээд өнөө оройны хөнгөн цай хоол бол одоо ингээд юм байхгүй шүү дээ. борцог. Одоо юм байхгүй хүй. Бүгдийг идчихээ яах гэдэг юм. Тэр ингээ байж штэ. Хоёрыг оруулахгүй. Хоёр тишгээ ингээ ганхаад явах бай. За манайхан тийм байна дөө. Яг одоо энэ муу хөгшин ир тэгээд одоо өөрийнхөө чадлаар ингээд гүрийгээл ястай нэг усаа хулгаалж албан тушаал авилгал хийл ахвал аз ёндоо суглаа юу вүлээ тэр олон хүмүүсийн хүчдэг байж тэр бүх аргаас арай өөрөөр явж ирсэн те. Хүмүүс ч хөлжиж байждаг олон арга байна шүү дээ. Гойн моин ч маад суглаа элдв толоо юм одоо энэ бас нэг авилга за одоо тэр амар өндөр юмнууд нь ч надад мэдээж байхгүй шүү дээ. Авилга мэл надад өгч идэг авилгач ямар юм байх вэ? Уул уурхай алт мөнгө
Тийм нь бас арай өөрөөр нэг хоёр гарынхаа хүчээр хөлс басараад өдөө зэрэгтэй амьдарч байгаа юм да. Яг л хоёр гарынхаа хүчээр л амьдарсан. Буян цэцэг дараагийн 7 хоногт одоо би бас нэлээд удаа ярьчлаа шүү дээ. Тэ байгаа зөв шүү. Дараагийн 7 хоногт ярья. Дараа тэгж жаад Атилагаа та нартай танилцуулна тэр. Тэргүй манай Атилаа одоо тэгээд фэйсбүүк дээр гарч ирсэн. Аав нь одоо ингэж мэрэгжлийн фэйсбүүк чи юм чи. Манай модоноо бол одоо тэгээд түмэн амтын мэдж байгаа. Одоо тэн дараа ингээл тэр ингэж байж байна. Хүүхдтэй альчин тэгэл одоо ингээд хөглөрөөл хаасаагүй хөглөрөөл талд ингээд өргөө ор зассан тэгэл энэ тэнд очиж налж унаал цэргийн казарам юм оюутны байр юм манайч одоо ингээд энэ тэнд ингээд сундаг болгоно сунгаад татчихсан тэгэл энэ тэнд очиж хөлбөрж унаал ингээд байж дээ хүүхд ер нь хүүхдтэй аль юм л байдаг зү. Одоо ингээд харахгүй юу тэр модунагийн өмч хөрөнгө ингээ парклцсан ч гэх шиг тий. Тэр энэ сармагчин шиг хүүхдийг хараа тэр. За миний хөө бай бай гэж. Бай бай. Да бүгд амралдаг өдөр сайхан өнгөрүүлээрэ манайха. Дараагийн 7 хоногт одоо буян цэцгийн санал болгосон 70 ертөнц хувь тавилан би уг нь одоо энергийн тухай яриа гэжсэн байхгүй юу. Энэ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн энергийн нийлэмж, энергийн одоо сөрөг энерги, эерэг энерги тэрний тухай яриа гэжсэн. Тэгээд манайхын юм зүгээр юм хувь хүний амьдрал руу оруулчихлаа л да. Тэгээд дараагийн 7 хоног тэгээд одоо юундаа яарах вэ? Тэгээд 100 сайхан болж байна. Өдөр хоногуд олон байна. За манайхан тэгээд хамгийн гол нь энэ муухай арх гэдэг юм заван юмнаас амьдрал сүрүүлдэг над сэтгэлийн ундаанаас хол яваарэ. Би та бүхэнд нэлээд тодорхой ярьсан болов даа гэж бодож байна. Та бүхэнд нэлээд тодорхой ярьсан баг. Архинаас гарах шийдвэр маань миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Бүхэл бүтэн амьдралыг маань өөрчилсөн шүү.